Google Mail байгаа учраас одоо AWS-ийн шинэ аккаунт үүсгэцгээе. Google-ээс хайгаад за create account гэдэг рүү ороод за энэ дээр би сая шинээр үүсгэсэн аккаунтаа ашиглана. Gmail гэдгээ өргөтгөлөө учраас л татаж байна. Пассворд оруулаад дахиж оруулаад за энийг demo 3-гаар оруулчихъя. За home учраас personal-ыг оруулж байна. За утасны дугаар оруулах хэрэгтэй. Утасны дугаараар confirm хийсэн код ирдэг байгаа. Тэгээд Монгол учраас Монголыг сонголоо. Postal код оруулаад за энийг уншаагүй ч гэсэн уншицсан гэд бүглээд хоёр дахь үлдлээ. За энэ дээр олон улсын картаа хийдэг. Миний бодлоор Social Pay-ийн virtual card-ыг ашиглаж байгаа. Тэгээд байгаа контакт адрес ашиглана гэд. За мессежээр хуу яриа хуу гэж юм. Би болохоор ярих дургу учраас мессежээр код авъя. Монгол. За энийг бас бичиж явуулах хэрэгтэй. Шалгалт. За мессеж одоо надад ирнэ. Тэгээд ирсэн мессежийг нь шинэ хуулаад бичтээ. 1:30. Гэснээр 4 дахь шатанд дууссан. Одоо болохоор планаа сонгоно. Ер нь бол үндсэн 4 төрлийн план байдаг. Хамгийн үнэтэй нь одоо тохиролцоод багадаа юм. Бизнес бол сарын 100 юм бол юм. Тэгээд basic буюу бидрийд бол үнэгүй гэдэг сонголтоор нь явна. За ингээд болцсон гэсэн үг. Одоо бол логин хийж болно. Ерөнхийдөө олон улсын картанд $1 байх хэрэгтэй байдаг. Тэр $1 нь баталгаажуулалт хийгээд буцаагаад өгчөгдөг. Тэгсний дараа ашиглах боломжтой болж байгаа гэсэн үг. Надад мэйл бас ирсэн байна. За ингээд болцсон шүү. Ингээд ашиглаж болно. Одоо шинэ логин хийгээд ороод үзцгээе. За миний одоо логин хийж орж байгаа маань болохоор root аккаунт буюу хамгийн том одоо админы үндсэн аккаунт байгаа. Тэгээд энэ аккаунт дээр бас их олон зүйл хийхгүй байхыг зөвлөдөг янз янзын best practice-ууд бас байгаа. Тэрнийг нь хийцэн байвал